Монгол Улсын их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, Монголын баг сумдын үндэсний холбооноос хамтран зохион байгуулж буй хамтын хүч нутгийн хөгжил үндэсний чуулган өнөөдөр төрийн ордонд болж байна. Иргэдийн хамтран ажиллах, нийтээрээ хөгжих санаачлагыг дэмжих зорилготой тус чуулганыг нээж улсын хурлын гишүүн Монголын баг сумдын үндэсний холбооны ерөнхийлөгч, Монголын шин тосон хөдөлгөөний хүндэт ерөнхийлөгч Батхүү үг хэлсэн юм а. Өнөөдөр хүртэл хийж бүтээсэн ажлуудаа улам өргөжүүлж, өөртөө эзэн, нутагтаа эзэн, их орондоо эзэн урайга нутаг усандаа хүргэж ажиллацгаая. 2014 онд зохион байгуулагдсан баг иргэдийн засаг захиргаа хэлэлцүүдийн хүрээнд тулгымдсан асуудлын талаар санал авахд оролцогчдын дийлэх нь баг төсөвгүй гэж хариулсан байсан. Үүний мөрөөр баг сумдын үндэсний холбоо эрх зүйн орчныг бүрдүүлэх хүрээнд олон удаагийн хэлэлцүүдийг зохион байгуулж холбогдох хууль тогтоомжийн тодорхой заалтуудын дагуу багийн төсөвтэй болох эрх зүйн гарцыг нээж хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр засгийн газар хамтран ажиллаж байна. Ингээд дараа жилийн чуулганд бүх багууд сангаа байгуулсан сайн дурслагтайгаар иргэн улсын ерөөдийг өргөж өнөөдрийн хамтын хүч нутгийн хөгжил үндэсний 5 дугаар чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдэв. Монгол Улсын 330 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны засаг дарга, 21 аймгийн тэргүүний 100 багийн засаг дарга, нутгийн хөгжлийн 78 манлайлагч оролцож буй тус арга хэмжээнд Монгол Улсын их хурлын дарга энх болд оролцсон. Тэрээр нээлтийн үеэр хэлсэн үгэнд Монгол Улсын хөгжлийн үндэс бол аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хөгжил гэдгийг онцолж байлаа. Аймаг нийслэл сум дүүрэг баг хорооны хөгжлөөс улс орны хөгжил шалтгаална гэсэн үг юм. Орон нутгийн хөгжлийг төрөөс бодлогоор дэмжиж, орон нутгийн хөгжлийн санг төсвөө санхүүжүүлж эхлээд 3 байна уу одоо 4 дахь жилдээ явж байна. Хөгжил рүү тэмүүлэх, түүндээ хүрсэн төвчнөө зохиодлоор хадгалах нь урт хугацаатай бодлогын үр дүнд хэрэгжих учиртай. Монгол Улсын их хурл 2015 оны 11 сарын 26-ны өдөр анх удаа хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан. Энэ хууль энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж байгаа. Энэ хуулиар аймаг нийслэл сум дүүргийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, аймаг нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, өсчлсөн хөгжлийн зорилт зэрэг баримт бичгийг хуульчлан өгч юунд үндэслэж хэн хизээ боловсруулж баталгатай холбоотой харилцаа гэж бүрэн зохицуулсан. Нутгийн хөгжил чадварлаг удирдлагад тулгуурлаж өгснөө. Энэтэй бол хинч марахгүй байх. Орон нутгийн сонгуулийн дараа олноороо солигдсон шин төлөөлөгчдийг үйл ажиллагаагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Улсын их хурл, нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг хамтраад нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэхин төслийг Улсын хурлын тамгын газрын дэргэд 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа. Энэ төсөлд та бүхний олонх нь оролцсон байгаа. За удирдлагаас гадна иргэдийн санаачлаг оролцоогүйгээр та бидний зорж байгаа ажил бас бүтэхгүй. Хөгжлийн бас чухал хөтөлбөр, айл хотол өрх гэр иргэд өөрсдөө санаачлагаа өрнүүлж дундаасаа хуримтлал үүсгэн хамтын хүчээр аж амьдрал ахуй орчноо татаж байгаа олон сайн туршлагаа солилцохоор та бүхэн энэ зааланд цугласан байна. Улс орон нутаг ус, айл хотол өрх гэрийнхээ хөгжлийн төлөө гих сэтгэлээр хорон цуглуулсан та бүхний чуулганы үйл ажиллагаанд амжилт үүсгэн зэрэгцээ. Энэ чуулганыг зохион байгуулж байгаа Монголын баг сумдын үндэсний холбоо, Улсын хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газарт бас талархал илэрхийлье. Тус үндэсний чуулганд Улсын хурлын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Бакэ, нутгийн шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог хангах талаар Улсын хурлаас баталсан хууль тогтоомжийн тухай танилцуулга хийсэн юм а. Мөн үндсэн хуулийн цэцэн гишүүн Ган Зориг, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг танилцуулсан бол орон нутгийн хурлын байгууллагад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх талаар засгийн газрын хэрэг эрхлэх газраас хийж буй ажил анхаарах асуудал сэдвээр Улсын хурлын гишүүн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Баяр Цогт мэдээлэл хийсэн юм а. Улсын хурлын гишүүн Монголын нутгийн удирдлагын холбооны тэргүүн Батуулд Монголын нутгийн удирдлагын холбооноос нутгийн өөрөө удирдах байгууллагын чадварыг бэхжүүлэх талаар хийж буй ажил анхаарах асуудал сэдвээр хамтын хүч нутгийн хөгжил үндэсний чуулганд оролцож буй 750 орчим төлөөлөгчдөд танилцуулга хийсэн юм а.
Үндэсний чуулганы хамтран зохион байгуулагч Монгол Улсын их хурлын тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Болдоотор нийтийн сонсгол иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн үр нөлөөг сайжруулах арга хэрэгсэл болгон сэдвээр орон нутгийн төлөөлөгчдөд мөн мэдээлэл хийсэн юм а. Энэхүү үндэсний чуулганы хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудыг нэгтгэн төгсгөл нь зөвлөмж гаргах юм байна.